Бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид нар үзэж та бүхэндээ дугаар бүртээ утга зохиолын ертөнцийн зохиолчдыг уулздаг байгаа. Харин манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа шог зохиолч Яруу Найрагч тал бичиж жаргал савхангаа оролцож байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд маш их баярлалаа. Үзэгчдэндээ ч гэсэн өдшийн мэнд хүргэе. Таны хувьд яг одоогоор яг хэд орчим ном хэвлүүлээд уншиж түмнийхээ гар дээр хүргэв. Тухайн уран бүтээлүүдээс ер нь хамгийн анхны тань уран бүтээл яг ямар нэртэй яг ямар ном байсан бэ? Эхлээд морин сахистын хорон гişүлгийн ном гаргаж ирсэн. Тэгээд тэрний дараа тоншуулд орсон хаана би хошин шогийн уйдшгүй гэж анхны хошин шогийн ном. Тэгээд шөнийн солон гэж ормоо бас дарлагдсан дарангуйч нийтлэлийн ном гаргаж ирсэн. За тэрнээс хойшоо 3 4 хошин шогийн ном гаргасан. Ер нь хамгийн анхны уран бүтээл төрсөн түүхээс манай үзэгчтэй холцохгүй юу? Ер нь яг тэ зүгээр залуу насны ч юм уу ер нь бол хүн эхлээд шүлгэл бичдэг юм шиг байна. Тэгээд шүлгэн яванда цаашаага задраад тэгээд хүмүүс одоо өргөлсөө ч юм уу, хошин шогч юм уу, дараамд ч юм уу, нэг бол дэлгэцийн урлагч юм уу, бас гарт барих эзэмших тэр юугаа чиглэл ихэл явдаг юм шиг байна. Би бол анх шүлэг бичиж эхэлсэн. Тэр бол одоо 2001 он. Тэндийн мөрөд орж байгаа байгуулсан уус товчоо их сургуульд ороод тэндээсээ цаашаа хошин шог руу шилжсэн. Тоншуул сэтгүүлтэй холбогдож хошин шогоос дараа өргөлж сүг рүү орж тэгэл судалсан, шинжилсэн, үзсэн харснаа дагаад янз бүрийн л одоо сэтгүүл бичиж байна л да. Хошин шог руу ер нь урах бас одоо шалтгаан шүлгээс яг тэ зүгээр оюутан байсан бас тухайн үедээ бол бас тоншуулч шагналын момент тэр бас гайгүй өгдөг байсан. Тэгээд одоо жижиг зарууд ч юм уу янз бүрийн тийм хошин өнгө аястай бас бичвэрийн ерөнхий чих хандлага нь бол бас тийм хошин өнгө аястай байсан учраас ер нь тоншуултаа холбогдсон дээрэгч хүмүүс зөвлөд. Тэгээ би анх тоншуулд очижсэн. Миний хамгийн анхны бүтээл бол нэг жижигхэн тийм богино хэмжээний өгүүлгийг дөнгөтийн цоодлогоо өнөөдөр сонины утга зохиолын нүрийг гаргадаг удирдах гаргадаг байхдаа анх хэвлүүлж ирсэн. Тэрний дараачийн бүтээл нэг тийм монголоо өмөрсөн тийм шүлгийг одоо тоншил сэтгүүл хийвлээ. Тэгээ дараа л нөгөө нэг хүүхнүүдийн хөхийг хүснээр нь томруулна. Хөөсөн цэрийн үйлдвэр гэдэг ч юм уу ганц ч юм хэрэгдэхгүй гайхалтай сайхан тураан гайлвар төвч гэдэг юм уу ийм хоёр мөртөө зарууд нэлээд бичээд тэр заруудыг тоншуул нэлээд үнэлж бас магтаж тэр магтаал нь бас тоншуул руу татах хэрэг болсон. Тэгээ тэр дунд нь би бас нэг утга зохиолыг ерөнхийд нь хаяад бас нэг жил гаруй болсон юм аа. Тэгээд тэрний дараа бол миний яг одоо хадаг байсан багш бол Зорилжийн бэлэг сайхан гэж судлаач дагаа ят багш тийм мундаг хүн байсан. Тэгээд бэлэг сайхан багштаар би очиход бэлэг сайхан багш надад юу гэж хэлсэн бэ гэвэл ингэж хэлсэн. Чи бол их ухаантайгүй юм. Огт боловсруулгүй юм чи. гэж хэлсэн байхгүй. Тэгээ би боловсрох гээд жоохон сурсаан дахиад яг гэсэн тэгтээ юу шалах вэ тэгээд жоохон уншсан болоод ингэсэн. Тэгээд тэр дунд нэг жил гарна хугацаанд тоншуулууч очих байгаа, сургуульч очих байгаа ингэж явж хагаад тоншуул дээр нэг удаа очиход манай энэ шог зураа цагт ярих тэгж хэлж ирсэн. Тоншуулын надыг байхгүй байх хугацаанд гарсан тэр дугааруудыг бүгдийг над өгөөд за хүн өөрт байгаа авьяасыг бусдад нээхгүй байх гэдэг чинь бас гэмт хэрэг юм шүү гэж хэлээ явуулж ирсэн. Тэгээд орой нэрээд бодоод бас гонэрэж бас юм бичмээр юм гэ. Тэгэл бичээл тэгэл тоншуултаа бас эргэж ороолоо. Идэвхтэнд утга зохиолын ажилтан ингэж яваад 2007 оноос хойш одоо бид нар бивийнхээ уран бүтээл таас уран бүтээл хийгээл явж байна. Таны уран бүтээлүүдийг ингээд уншаад шүлэг мөрөж уншиж их сонь содон дэртэй гэдэг юм лээ. Одоо жишээ нь хэрүүлчийн дамжаа гэх тий. Яг энэ нэрнийх нь утга учир нь яг юунд байна одоо бусдаас тийм сонь содон өгөхөөр ер нь үзэгчдэд уншигчдад илүү хүрдэг юм болов. За яг вэ зүгээр хүн бүхэн л янз янз л байх. Би зүгээр яг тийм содон бай гэж ч бодчих ч юм уу бол өгдгүүлтэй зүгээр л яг тухайн үедээ л бас иймэрхүү нэртэй байвал зүгээр юм гэсэн тийм санаагаар л өгчтэй хэрэг. Нөгөө талаар бол би ер нь ойрд хүн юм л та. Улс аймгийн өмнө гусамын дөрөвд хүн. Тэгэхээр ойрдууд дунд байна гэдэг чинь ерөнхийдөө бол нэг 13 төрлийн аялгаар ярьдаг тийм ястан үндэстнүүдийн дунд би байж гин гэсэн үг. Дээр нь бүрээ талимаг туваа өөр Монголын нутгаар ингэж таарч их явсан.
Тэгэхээр энэ олон газрын олон аялах гэж байна. Тэр аялгуудыг сонсоод ингээ ялгадаг болцдог юм байлаа л. Жишээ нь одоо болвол бидний энэ хэрэгжилж байгаа халах аялгаа гэж төв халах аялгаа гэж хэлж байгаа. Энэ аялгач нь дотор 6 янз байна. Жишээ нь дундгой чиглэлийн хүмүүсийг уулзахад бол би сайн байна уу гэхтэл энэ дундгой хүн байна л гэдгийг би таньдаг. Жишээ нь энэ өвөр хангаад тэглэж юм уу нэг аялга байна. Энэ хуучнаар далаа чанхар банкны хошин өмсгийг байгаа нь ар хангаан чулуутаас эрдэм мандлаас хоошоогоо хөвсгөлийн синий тэр завхны их уулаас наашаа нэг аялга байгаа. За тэгээд энэ Улаанбаатарыг тойрсон нэг хүрээ маягийн аялга одоо энэ Мөнхбат аврагч юм уу одоо уяаш тавахугаа ч юм уу ардын жижигч урт насангоо эднэрийн нэг ярьдаг аялга бол ерөнхийдөө хүрээ маягийн аялга байх шиг байна. Тэгээд дээр нь одоо газараас ирсэн хүмүүс халах аялгаар ярих гэж үүсэмэл бий болсон тийм нэг аялга бол одоо ерөнхийдөө Монгол цонхилж байгаа аялга байна. Тэр мэтлэнгээр бүрээд аялга дөрөвд баяд гэдэг ч юм уу ийм олон юмнууд явж яасан учраас ерөнхийдөө ямар үгэн түгээмэл байна вэ гэдгийг илүү мэдэрдэг байж магадгүй л гэж бодож байна. Таны хувьд яг одоогоор яг хэд орчим ном хэвлүүлээд уншиж түүнийхээ гар дээр хүргүү тухайн уран бүтээлүүдээс ер нь хамгийн анхны тань уран бүтээл яг ямар нэртэй яг ямар ном байсан бэ? Эхлээд Морин Сахистех орон гişүлгийн ном гаргаж ирсэн юм. Тэгээд тэрний дараа тоншуулд орсон хаана би хошин шогийн уйдшгүй гэж анхны хошин шогийн ном. Тэгээд шөнийн солон гэж ормоо бас дарлагдсан дарангуйч нийтлэлийн ном гаргаж ирсэн. За тэрнээс хойшоо 3-4 хошин шогийн ном гаргасан. Ерөөсөө хүнд хэрэгтэй л байх л одоо хүнд хэрэг болох л тийм юмнууд хий гэж бодож тэр зовлон туулсан суудангууд гэж 128 одоо зовлон туулсан тийм суут хүмүүсийн амьдрал уран бүтээлийг товчлсон, намтарчилсан тийм бичил нэвтрхий тоол маягийн юм уу да ном гаргасан. Тэр нь ямар учиртай юм бэ гэвэл ер нь алдар суутай хүмүүс бол ямар зовлон бэрхшээлийг туулж ингэж энэ өндөрлөгт хүрдэм бэ гэдгийг хүмүүс бас мэдээсээ үлгэр дуурилаа. Бас ийм бэрхийг хүн даван туулдаг юм байна шүү гэдэг маягаар тэр номыг хийсэн. Дараа нь би ер нь бид нэр монгол хэлний дүрм цэежл тогтооход их төвхтэй байд. Миний хувьд бол төвхтэй л дээ. Тэгээ дээр нь интернетээс юм уу ямар нэгэн номоос нөгөөт үгээ харыг ингэт нөгөө ном нь нөгөө интернет нь алдаатай байдаг. Ингээ хуулаа бичихлээр бас давхар алдаатай хуулдаг. Ийм байдал нэлийн түгээмэл болцсон учраас ер нь нэг гарын авлага бай гэж үүднээс тэ Монгол боловсролыг сурах үчиг гэсэн. Тийм ээ тусгаарлах тэмдэгний ямар байх уу гэдэг ч юм уу одоо гадаад үгнүүдийг бичгтээ ямар байх уу тэр хөшвөлгөлсөн маягаар оруулж төргөн хиллэг маягаар оруулжсэн. Тэр нь бол дүрмээ барихаас гадна нүдний ой тогтоолтоор дүрм цээжлэх тэрийг одоо хийх санаатай нэг сурах үчиг хийсэн. Тэгээд тэр нь болохоор хуучин монгол үчигтэй. Тэгээд одоо бид нарыг хэрэгжилж байгаа хэрэгэл хэсэг хоёроор хослооч хийсэн. Тэр ном бол ерөнхийдөө баг өвөр монголоор хаадаг тус. Манайхан их шилтэй аваагүй байгаа. Өвөр монгол руу бол маш их авсан. Тэр нэг монгол үчиг. Тэр ягаад өвөр монголууд одоо монгол үчигтэй ном аваад байна гэхэлэр бид нар чинь тийм орс үгийг хэрэгэлт юм ба шүү дээ. Тийм монголчууд өөрснөө бид нар мэдэхгүй. Тэд нар чинь бол нөгөө монгол үчгээ аваад үлдсэн учраас бидний хэрэгэлт тэр орс үгийг одоо жишээ нь архив гэдэг үг байл их чинь тэд нар чинь мэдэхгүй. Одоо өвөр монгол руу хятад миний бас зохиолууд хошин шогод их орчуулдаг юм л да. Тэгээд тэд нар чинь нөгөө тэр архив гэж биччихлээ чи энэ чи юу гэсэн үг юм бэ гэдэг. Бидний архив гэдэг өөр монголч сан хөмөр гэдэг юм байна л. Тэгэхээр тэр мэтлэнгээр юу байдаг. Тэгээ нөгөө монгол үчгээр бичсэн юм болохоор тэднэрт уншихад бас амар юм шиг байна. Ер нь шог зохиол бусад яруу найргаас яг юугаар онцлогтой байдаг юм бэ? Шог зохиол бол ер нь хэцүү. Шог бол ер нь жоохон одоо чихрэн хэтэрчвэл магтаал болчих гээд байдаг. Давс нь хэтэрчихлээр одоо доромжил болчих гээд байдаг. Тэр хоёрын тунг тааруулахыг л хошин шог гэж байгаа юм болов гэж бодож байгаа. Ер нь бас маш олон хүнд хандаж шог зохиол бичижсэн шүү дээ. Тухайн нэг илгэлжсэн тий. Ер нь одоо хамгийн алдартай илгэллүүдээс бас үзэгчдэд сонирхолтой юу? Цээжинд бол одоо байх гэсэн шүү дээ. Янз бүрийн дуугаар ч юм уу, янз бүрийн улс төрийнхний ч юм уу илгэлжилсэн л зүгээр одоо нэг энгийн нэг тийм залуу бол яг маш гоё таарсан тийм гоё илгэлэл байлаа гэж бодъё л. Тэр хүмүүс таних болохоор нөгөө илгэл гоё байгаад нэмэргүй. Тийм учраас нэг улс төрч ч юм уу орны танил хүмүүсийг барьж л хийдэг л дээ ер нь бол тий.
За яг одоо буянгийн жаргал сайхан гэдэг чинь бол нөгөө инээгэрээ гэдэг тэр дуугаар бол хийжсэн. Гэрэл дээрээ хүмүүсээ гэрэл дээр. Улаан галзуу хэрүүлгээр ус төр ч өөрөөнгүй шүү дээ. Буянгийн жаргал сайхан гингүүт нь характикийн хувьд нэг бол таардаг учраас хүмүүст бол хүрдэг ч юм. Тийм л юм байгаа юм шиг. Монгол улсын ерөнхийлөгч захаагийн элбэгдэрч өөрийнхөө хүслээр Тэмээний ерөнхийлөгч Бууртай их говийн элсэн манханд уулзжээ. Уулзалтанд говийн талаас ад, инг, торон бодох тэргүүтэй. Цэндийн ням дорж гүн далайд гөвшүүлээд гөврөө гараагүй. Иргэний хөдөлгөөнд маажуулаад эвднүр арилаагүй. Инх баяр дээрээчүүлээд эрэмдэг тусаагүй. Бат тулгад багал зурдуулаад барцт нь дуусаагүй. Тэмсийн хуульчдад тэрүүлээд сайдын суудлын ганхаагүй. Төрийн хуулийг засаадж төрөөсийн байрнаас салаагүй. Монгол улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан гэнэт сонгуульд нэрээ дэвшүүлчихэд яхаа мэдэхгүй сэтгэл мансуурсан байсан. Зөндөө бодож үзсэн ч зүгширч өгөхгүй их л утсан. Өрсөж болохгүй сонгуулуу, өгсөж хуйлдах намуудуу, дэвшиж болохгүй тойргуу, дэмжиж болдоггүй сонгогчуу. Зарган донхолтдоггүй баатар, занганд орооцолддоггүй баатар, маргаанд нугардаггүй баатар, матаанд хугардаггүй баатар тэр хэн бэ? Зандаа хүүгийн инх болт. Тийм байлаа та одоо яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна те? Яг одоо илэглэлээрээ дагнаж гаргасан уран бүтээлийн ном. Ер нь яг дагнсан илгэлийн ном, юу хошин шогийн номнууд бол гарч ирсэн. Одоо бол би сүүлийн үед бол нэг тийм монголоороо байх, монгол ухаарлаа авч үлдэх тухайл бодоод байна л да. Ёс заншлаа яаж үргэлжлүүлэх үү гэдэг тэр тал руу нь би хандсан хүн орчхон хоёр ухаан гэдэг ном дээр сүүлийн ер нь 1 жил орчим хугацаанд сууж байна. Тэр нь ямар ном бэ гэхэлэр ерөн хүн бол хоёр янзын энэ байдлаар ухаарч амьдэрдэг амьтын юм байна л д. Нэг нь бол дандаа гаднаас, хүнээс, багшаас, номоос авдаг, нөгөөх нь бие сэтгэлээрээ мэдэрдэг. Тэгжиж нөгөө энэ амьдрал чинь тэнцэж явдаг юм байна. Ялангуяа одоо 21-р зуун гарснаас энэс хоошоогоо бол одоо албан тушаал хасж байгаа ч юм уу төрд гарч ирж байгаа хүмүүс бол зөвхөн номоор хүмүүжсэн хүмүүс гараад ирчих. Номоор хүмүүжсэн хүмүүс ямар муу талтай вэ гэвэл амьдрал мэдэхгүй учраас амьдрал зөрчилдсөн шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр амьдрал гэдэг чинь өөрөө бол тийм сайн муугийн дэнс юм шүү ойлдчихэд юм шүү гэж би одоо тунгалаг тамир киногоор би төвшөө авч дээрх дуртай л да яагаад гэвэл тэр хүнд ойлгомжтой учраас Эрдэнэ гэдэг нэг шудрах хүн одоо маш сайн одоо шудрах хүн. Тэгээд итгэлтийн малыг тоолоод явж идэл итгэл дараас нь ирээд тэгээд ярьдаг мал бүрэн байна гэхэл хэлдэг. Буян самганыг төлгөшүүл уучиж намар буцаагаад тавьчих гэж. Итгэл дуурлаад малаа хөгөө авчдаг. Тэгэнгүүт нөгөө буян самган уурлаад нөгөө Эрдэнэ харааж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхэлэр Эрдэнэ бол шудрал хүн байгааг л хэлж гисэн. Гэтэл амьдрал бол Эрдэнэ хийсэн шиг биш байна. Буян самган тэр нэг төлгийг идэхгүй бол бүх гэж байсан юм бэл. Тэр амьдралдаа тэмцэж байгаа самган байна шүү дээ. Тэгэхээр энэнийг ойлгохыг л шудраг ёс уу амьдрал гэж хэлнэ л гэж л боддог юм л да. Бавгийн лавсрын гэдэг хүнийг одоо мундаг алдартай шүлэгч байжээ гэдгийг хэн гаргаж ирдэг вэ гэвэл маш олон уншигч лавсрынг ойлгодог байсан учраас гаргаж ирж байгаа шүү дээ. Тэр хүн мундаг суут юм хийлээч хинч ойлгохгүй бол хинч биш л байхгүй. Тэгэхээр энэ нийгмийн өөрийнх нь тэр давлгаа нь бол тэр уран зохиол өөрт нь хамааралгүй юм шиг сэтгэдэг тийм нэг давлгаатай үед ирчээд байх. Ер нь уран зохиол гэдэг чинь юу юм бэ гэвэл байгалаар бол ус юм. Одоо хөгжмөр бол тэр одоо хөг аялгуун юм. Улс төрөөр бол эрх мэдэл юм. Шашнаар бол гэгэрл юм. Яагаад байгалаар бол ус юм гэж нэг бол хаана устдаа хаана чигтэй байна. Тэр газар цэцэг дэлгэрч одоо янз бүрийн мод ургаж, жимс төлжиж байгалыг өнгө үзэмжтэй болгож хүний сэтгэлийг гоё болгодогтай адилхан уран зохиолын тэр гоё үг хэллэг тэр зөв бичвэр хүний сэтгэлд цэцэг ургуулж идэг. Яагаад шашнаар гэгэрлэг гэж нэгвэл уран зохиолыг хөөж байгаа уран зохиолтой харьцаж байгаа хүн бол хизээч одоо хүннийг хорлох тухай муу юм ашиг хонжоо олох тухай боддоггүй. Энэ нь бол гэгэрл. Яагаад ус төр бол эрх мэдэл гэж нэгвэл хэн гоё үг хэлж гэн хаа газар хүнтэй уулзах тийм ээ хэн оновчтой зөв ярьж гэн тэр илүү давмгай байдаг. Энэ бүгд чи юунд вэ нэгвэл
утга зохиолт байна. Та үнэхээр сайхан ярьдаг, үнэхээр ойлгоо хүнд ойлгуулдаг, үнэхээр одоо өөрийгөө бүрэн илчилдэг болжоо гэх юм бол та уран зохиолыг л сонирхож, уран зохиолыг л уншиж ийж. Дэлхийн алдар суутаа өдөрдөгтөж, тэр битгий хэл манай одоо ус төр барьж байгаа ус очил одоо анхир ерхийлэгч, илүүд орж ерхийлэгч бүгд л утга зохиолоор явсан. Уран зохиолыг шимтэж уншдаг байсан. Тиймэр хүмүүс байх шүү дээ. Тэгэхээр уран зохиол гэдэг чи юу юм бэ гэвэл та хаашаа алах нь тэрний чинь зүг чигийг заах нэг луужин байна л гэж ойлгох хэрэгтэй юм байна. Ер нь уран зохиол гэдэг чи юу юм бэ гэвэл байгалаар бол ус юм. Одоо хөгжмөр бол тэр одоо хөг аялгуун юм. Улс төрөөр бол эрх мэдэл юм. Шашнаар бол гэгэрл юм. Ер нь би ингээд утга зохиолынхантай уулзаад явахад ингэдэг аахгүй. Зарим зохиолчд бол онгод гэж зүйл байна гэж ярьдаг. Зарим нь бол байхгүй гэдэг. Ер нь яг шог зохиолч хүний хувьд ер нь онгод гэдэг зүйл байдаг юм л одоо тухайн үед шог зохиолыг одоо бичгэд тий яг ямар мэдрэмжээс бий болгож бичдэг юм бол яг зүгээр би бол ойлгохтой юу гэж нэг бол тэр онгод юм уу тэр мэдрэмж бол бүх хүнд байна. Мужаандч байна, ламдч байна, улс төрч байна, уран зохиолч байна. Зүгээр тэр мэдрэмжийг зүгээр юунаас авч जैन, юунд яаж буулгаж जैन гэдгээс л хамаардаг л байх. Тэрийг л хүмүүс онгод гэж яриад байна л гэж бодож байгаа. Зүгээр тэр мэдрэмжүүгээ тэр онгодыг бол хүн одоо нэг огт санамсргүйгээр бичглээ гэж ингэж боддог ч юм уу. Нэг бол нэг эншт нэгэд онол нэгтэй гинтгэн дээрээс нь алим онгод л одоо нээчихсэн юм шиг л хүмүүс бодоод нь шүү дээ. Тэрнийг яаж хийх вэ гэж өдөр шөнөгүй бодож явахад л тэр акшн таарангуу тэр мэдрэмж нь нийлээл эн чинь ийм юм байна штэ гэж олохыг л тэр одоо онгод үеийн мэдрэмж гэж хэлээд байна л гэж л ойлгоод байгаа. Хэрүүлжийн дамжааг яг төрсөн түүхийн нэрвэл яг яагаад тэрийг хэрүүлжийн дамжаа гэж нэрлэх болсон те тэр бүтээлийг яг төрсөн тухайн үеийн сэтгэлдээс өмнө үзэртэй холжгүй ямар нэгэн юм дээр сэдв авч ижил хүмүүс чинь арман зохиол ямар нэг юм бичдэг шүү дээ шүлгийг тий яг зүгээр огт хэрэлдэхгүй байх нь одоо хэрэлдэхгүйгээр их намхан явах юм бол хүмүүс дээрлэгдэх юм байна тийм ээ хэтэрхий хэрүүл хийх юм бол хүмүүсийг дээрлэхэд одоо ингэ ганцаардаг юм байна гэсэн тийм санаа. Нөгөө талаар бол хүнд сургаж болохгүй ажил гэж бас байх хэрэгтэй юм байна шүү л гэтэл тэр санаагаар л тэр бичсэн байх. Үзэртэй хандаад тий орон бүтээлийн дээжээс за аим хавар гэдэг шүлэг уншия. Яваа олонгийнхаа цэцэрлэгт одоо ирсэн юм байна гэж бодоод би шүлэг уншия гэж бодож байна л тэ. Гаслангой агаад гуниглот орон зан хязгаарт ганцаардлын дууд омг мэт амлах уу газрын соц зөрхөн ховдлоос сэлж гарцааг үл тэнгэр зүг татнам орхоосны дуул дунд минэр согсоход оршихун айзам хөгжим мэт суурайтаж одоо хийгээд ирээдүйн цагийн анирыг орчлонгоос бороо мэт асгарнам халин дүүлэгчийг үртэн мэт сэтгэл минь хавар цагийн аргашин гар үе ихэн хөвсөлцөж харгуу бүрийн төгсгөлийг үзэж боршгүй алсад хаан тонголог хорвоол өргөн аашаар мишэнэм манант жилүүдийн гунгийг угаах мэт зүсрэх маргаашийн шиврэн бороо магад над дээр асгарна мартаж боломгүй түүхийг сануулах мэт шилвэрдэж машид хүйтэн сэлхээр магнат ашиж огширнам хавар цаг амтай бүхэн ам үйл нүмерч солонголох нь өсөж буй охин мөн байна үнэгэн харанхуй ам орхон өсгөлэн аратан мөн байна өөр хаяарч гэгээ татах нь өрлөг их нэралах мөн байна үнэндээ энэ орчлон өвгийн минь өвг мөн байна түнэр харанхуйг зүсэж аянга цахилах нь түлээ нурааж тоглоход өрсгөө мөн байна түүдгийн гал эргэлдэж хөхтөл хаях нь цүх шаштралах их хааны их шарамгэн мөн байна Тэлмэн зэрэглэн татрах өхүүлс тэмүүлэх күлгийн кемер мөн байна. Төмөн өнгөнд хувилахын ертөнц тэнмэл бадарчин миний оромж мөн байна. Тэнийг удаа бас шаг зохиолч гэхээсээ илүү бас тал бичээч гэж ярьдаг тий. Энэний яг утга учир нь яг юунтай байна? Тал бичээч гэдэг. Дараа нь яриад ирчих. За яг би энэ тал бичээч гэж зүгээр нэг намтар түүх гэхлээр л яг заавал төдөө оноо төдөн сар төрсөн гэдгээс илүү зөв шүлгэлсэн маягаар намтраа хэлчихье гэж энэ тал бичээч гэдэг шүлэг бичсэн. Дэрэг уншаад өгч. Үзэгслэн бүрдсэн хүний хорвоод өөрийн цоломн шиг ялалцаж явлаа.
Өөмж дайвсан ухааны үзүүрт уян зурм шиг өсчиж явлаа. Үлгэр мэт замыг туулж өөрөгт бадарчин шиг бидэрч явлаа. Үрээм нэг гинэндэн бүдэрч өгтөл мэтл адлуулж явлаа. Үзүүртээр хатгаж эртээр завчсан ч өргөх цочоогүй бий байна. Өхөрт мөргүүлж тэнгэрт нэрхүүлсэн ч өвлэн даах сэтгэл байна. Өгөвсгэж гоочлон үгээр жадалсан ч өөрч унахгүй бэлэг байна. Үлтэр гөлөг зөлвөн жингэрийн үлгийг ангаах бэлэг байна. Үнэн хотлын зааг дээр халтирч явсан бий байна. Өхөл амьдралын зааг дээр хальж явсан толгой байна. Үрж зарж явсан үнэн цагаан сэтгэл байна. Үйл шиг нүүж уул шиг тогтсон үйл заяаны кемер байна. Өгөхөд гарцгүй ам байна. Өмхөж чадах нь ав. Үнэлж босшгүй бэлэг байна. Үржүүлж чадах нь ав. Залуу зохиолчтой хандаад захиж хэлвэл. Би ер нь залуучуудыг бол нэмтийн дуулалт хийхлээр би хэлдэг шүү дээ. Та нар ерөөсөө яруу найрагч уран зохиолч болъё гэдгээл хай боль гэдэг. Боль хэрэггүй л гэдэг. Яагаад гэвэл үнэхээр төрмөл бол та өөрөө төрөл гараад ирнэ. Тэрнээс биш та хүний зөвлснөр утга зохиол руу ороод тэгээ дээшээ гарна гэдэг бол тэр бол хутлаа. Зохиолчтой ингээд уулзаад байж хахад ер нь зохиолчт маань өөрсдөө шүлгийг ер нь чэйжилдэггүй болтой. Би ч цээжилдэг байсан юм. Одоо тэгээ нэг олон юм хөөцөлтөд ирэхлээр чинь тэгээд энэ чинь бас багтаамж биш тийм. Багтаамж таараа байгаа л байх шиг. Хоёр одоо хиний уран бүтээл зохиолыг ер нь их илүү их шинтэж уушаад шүлэг номын чэйжилдэг байна. Би зүгээр яг нэг хүмүүсийн их юу зээжлээд байх нь цаашаа ер нь тэгтээ бол би хүндэлдэг нэлээд хэдэн сайхан яруу найрагчтай байна тийм ээ. За их нацагт орж бас л эхлэн хоошоо. Тэгэл яг холонгоод энд юм бөрөд орж байгаа Данзгийн нэмсгэр нь очротын дашгалуур тэгээ наашаа бол мулцсангүй инсүх гэж даханд байдаг мундаг яруу найрагч би. Тэр бол энэ цаг үед төрсэн суу бэлэгтэй яруу найрагч мөн. Яруу найрагчдыг бол 3 янз байна уу гэж бодож байгаа. Үнэхээр байгалаас төрсэн төрмөл яруу найрагч. Зүгээр ухааны бидаар одоо бичдэг яруу найрагч зохиолч гэж байна. Тэгээ дуур амьл гэсэн юм 3 янз байна та гэж бодож байгаа. Тэр суу бэлэгтэй тэр байгалаас төрсэн яруу найрагч бол мулцсангүй инсүх бол гарцаагүй мөн. Тэгээ тэрнээс хоошоогоо бол багууд орж одоо Эрдэнэ очир Баянсан үлзий төгс одоо гэл хоошоогоо явандаа галсан сүгэднэр орно. Би тэдний өмнө нь бүр уян сүхийг тавьчих. Яагаад гэвэл үнэхээр тэр хүний тэр үгийг хэрэглэх тэр юмыг мэдрэх тэр мэдрэмж бол тэр хүн тийм байдаг. Гү тийм онцгой. TV8 телевизээс бэлтгэн хүргэдэг Содрын чуулган саяын гэрүүлэх тань мэдхийн нэвтрүүлэг маань үзэж та бүхэнд энэ удаагийн дугаарыг хүргэлээ. Манай нэвтрүүлгийн удаагийн дугаарт тал бичээч жаргал сайхангаа оролцлоо. Ингээд үзэж та бүхний номын